бүтэлтэй ч юм шиг, бүтлгүүч юм шиг маш олон зүйлийг сурсан, бас алдсан унсан нэг тийм рeel бэлэн боллоо. Бүтэн сарын хугацаанд энэ пальтог хийсэн. Гэхдээ сарын хугацаа гэдэг нь 30 хоног өдөр шөнөгүй ойсын зүйл ерөөсөө биш. Сарын хугацаанд боломжтой цагаараа хийхдээ арай л өмнөх рилүүдийг бодлоо арай л удаан хийчлээ. Тэгээд та нар маань миний рилийг ойрхон ороод их рил хийгээсэй гэж хүсэж байгаа бол энэ рилийг маань шеэр хийгээд миний хаягийг фоллоу дараарай гэж хүсье. 6 сар өгөн намайг пальтогоо хийж дуусаад өмсөх боломжоор хангаж их олон өдөр хүүтэн байсан боловч би хийж амжихгүй байсаар агаас өчигдрэл дуусглаа. Яг пальтаны технологич чинь ялангуяа ийм тодортой ийм зэгзгэр ийм гадуур хувцснууд чинь айгүйх юу наалт хэрэгэлдэг. Тэгээ ямар материалаас шалтгаалаад маш их наалтыг нааж өгнө. Тэгээд жижигээс ахуулаад бүхэлд нь нийлэн хүүдэн давхарлаж гээл маш олон наалтуудыг нааж өгнө. Тэгээд тэр болгоныг нь наагаал уг нь би ингээд пальтогоо хийхээс өмнө твит материалаар пижак хийсэн. Тэгээ тэр пижак би одоо пальтогоо эхлэхээс өмнө жоохон зөрчлөхгүй нэг юм жижигхэн тестер маягаар хийж байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг ингээ хийсэн чинь бас л ингээд би дотроо ингээд за үндсэн материал болон наалт хоёроо наачаад тэрнийхээ дараа эсгэнэ гэж бодсоор байсан мөртлөө наалтаа наахгүйгээр үндсэн материал эсгцэн. Тэгээд за наалтаа дараа наачий гэд эсгэж авсан бүрдэл хэсгүүд дээрээ наалтаа наасан чинь үндсэн материал нь агшсан. Твит материал чинь тэгдэм байх. Энэ мэдчлэн айгүйх алдаанууд гарсан. Тэгээ ямар ч хийсэн алдаа гарч ижил юм сурна шүү дээ.